Амжиж оргоод адуу хөөх болсон амар бэлгийн чулуун сэд. Өр хангаан аймгийн Зүйл сумын харьяат Шадвын Дамдын сүрэн гэдэг хүн доорх түүхийг хүүрнсэн юм. Сэцэн хаан аймгийн Ёст Бэсийн хошууны бичээж байсан амар бэлгийн чулуун сэд 1937 оны хилмигдүүлэлтэд өртөг шахжээ. Тэрбээр 1916 онд хошууныхаа захирагч Эрдэнэ Самбуугийн хамт худалдаа наймааны ажлаар Бээжин хот орж нэлээд ажил амжуулжээ. Гэтэл богдын засгийн газраас Эрдэнэ Самбууд нэгэн бичиг ирсэн байна. Уг бичгийн агуулга нь хошуу ноён Эрдэнэ Самбуу богд хааны өмнөөс хятадуудтай дур мэдэн холбоо тогтоож худалдаа наам эрхлэх болсон нь таалалд нийцэхгүй байна. Бээжингийн том хөрөнгөтнүүдээс холбоо сүлбэгээ даруухан тасалж нийслэл хүрээнд ирнэ гэсэн байж. Эрдэнэ Самбуу богд хааны ирүүлсэн бичгийг үзээд тариудаа нийслэл хүрээнд иржээ. Тэгтэл богд хаан түүнийг хошууны захирагчаас халж хэрэгэм зэрэг хөрөнгө зойрыг нь хураагаад жирийн малчин болгосон байна. Уг нь Эрдэнэ Самбуу хятадуудтай тийм айхтар нууц хуйлдаан зохиосонгүй. Ердөө л малын арьс шир ноос ноолуур Бээжин рүү гаргах талаар ярьж тохиролцжээ. Тухайн үед богд хаан аймаг хошуудаас татвар авч улсын ажил албыг залгуулдаг байсан тул Эрдэнэ Самбууг хятадуудтай нууцаар наймаа хийж их орлого олох гэж байна гэж хардаж сэрдсэн ухаантай юмсанж. Энэ хэргийн гисгийгээд дуусгуур болсон бөгөөд төдөлгүй 1921 он гарч ардын хувьсгалд игдэхэд Эрдэнэ Самбуу ардын засгийн газар дахиад байцаагджээ. Учир нь тэр үед хятадын гамин цэрэг манайхныг төвөөсөн болохоор хятадуудтай дотн харилцаатай байсан хүмүүсийг нэг бүрчлэн шалгасан юм байх. Гэхдээ Эрдэнэ Самбууг шалгаж байцаасны дараа нэг их сүртэй юм болсонгүй. Ардын засагт үнэнч байх ам хүчгийг нь аваад л явуулчихаж. Харин Эрдэнэ Самбуугийн гих хэрэг 1937 оны хилмигдүүлэлтээр дахин сэтэрчээ. Учир нь Эрдэнэ Самбуу хошуу ноён байсан болохоор нутаг орондоо нэлээд нэр хүндтэй хөрөнгө зойроо хураалгасны дараач мал сүргэн их өссөн ёстой л нударган баян байсан юмсанж. Ногоо малгайтнууд түүний мал сүргийг хураахын тулд аль 1916 оны ямыг сөхөж тавьсан байгаа юм. Тухайн үед Ёст Бэсийн хошуунд байсан тангад гихч этгээд ногоо малгайтнуудад мэдээлэл өгч өс хонцонтой хүмүүсээ тэдний гарт татгуулдаг байж л дээ. Тангад тэдэнд өгсөн мэдүүлэгтээ Эрдэнэ Самбуу бол бас нударган феодал мөнөөс мөн. Тэр 1916 онд хятадуудтай худалдаа хийх нэрээр тэнд байсан Японы тагнуулуудтай нууц хуйлдаан зохиосныг би сайн мэднэ. Тэр үед би түүний бараа болгочоор явж байсан. Эрдэнэ Самбуугийн бичээж байсан амар бэлгийн чулуун сэд бас Японы тагнуулуудтай холбоотой байлаа. Ер нь Японы тагнуулын асуудал чинь аль 1916 оноос үүдэлтэй юм шүү дээ гэх зэргээр бурж гарчээ. Ингээд ногоо малгайтнууд тэр даруйда Эрдэнэ Самбууг баривчлан хот руу авчираад Бат цагааны шоронд хорчхож. Энэ үед чулуун сэдийг хамт баривчлах байсан боловч ардын хувьсгалаас хойш олон жил өнгөрсөн болохоор түүний хаана байгаа сураг нь гарсангүй. Тэгтэл нэг өдөр ногоо малгайтнууд аймагуудын ард иргэдийн нэрсийн жагсаалтыг үзэж байгаад амар бэлгийн чулуун сэд хэмээх бусдаас содон овог нэрийг олоод харчхаж. Уг нь Доржийн Бат Гончгийн Дамдын гэх мэтийн түгээмэл нэртэй байсан бол манер анзаарагдахгүй өнгөрөх байж л дээ. Тэгтэл амар бэлгийн чулуун сэд хэмээх хэн хүнд баймгүй содон овог нэртэй байсан болохоор захын ногоо малгайтны хараанд өртсөн байгаа юм. Чулуун сэд тухайн үед Өр хангаан аймгийн 900 суманд амьдарч байсан байна. Төдөлгүй доо яам хаваар хувьсгалын эсэргүү Эрдэнэ Самбуугийн бичээж байсан чулуун сэд Өр хангаан аймагт байгаа нь тогтоогдлоо. Түүнийг даруйхан баривчлах хэрэгтэй гэсэн яриа гарчээ. Энэ яриа чулуун сэдийн хамаатан болох цэргийн дарга Нямдаш гэгчийн сонорт хүрснээр тэр Өр хангаан аймгийн 900 суманд ногоо малгайтнуудаас төрүүлж ирээд чулуун сэдэд хил дамжуулсан байна. Энэ тухай сонссон чулуун сэд за тэгвэл би хилс хэрэгт орж баларлаа шүү. Ерөөсөө доо яамныхныг ирэхээс өмнө хаа нэг тийшээ дөрөв зүгтаа игээд Үлзийт сумын нутагт байх сангийн далай тийш хос морь хөлөглөөд арилж өгчээ. Ингээд тэр хээрээр гэр хийж, хцээр дэр хийж Өр хангаа дунд хойв Баян онгор аймгийн нутгаар 7 жилийн турш хазаар гүйлгсэн гэдэг. Тэгж байтал 1950 он гарч гэмгүй ард иргэдийг гисгэн цэрлүүлдэг байсан мөнөөх ногоо малгайтнууд нь өөрсдөө баригдаж хоригдоод амар бэлгийн чулуун сэд мэтийн орогдол босуулыг огт хайхархаа байсан байна. Гэсэн ч тэр хээрээр гэр хийсэн хэвээр л байсан бөгөөд харин 60-аад оны үед нутгийн 2-3 хүн түүнийг эрт сургалсаар яваад зориуд очиж уулзахдаа хөөе чи өнөө маргаашгүй хөгшрөөд өглөө. Нас чинь 60 төглөө. Нөгөө чойболсон чинь аль хэдийн явчихсан.
Ногоо малгайтай цэргүүд нь ч бас дашин шог болсон. Чам руу одоо халдах тайсан байхгүй болсон. Цаан чин Цэдэн бол гэдэг том дарга гарч ирээд Чойбилсангийнхаа бүхсийг ухаж маш олон хүнийг хилмигдүүлсэн болохыг уудлан илчлээд байна. Одоо чи хазаар гүйлгэхэ болоод энгийн амьдралдаа эргэж ор гэснээр Чулуун сэд хээрийн амьдралдаа дуртай дургу орхиод 900 сумандаа очиж амьдарсан гэдэг. Тэр байр нутагтаа мал маллан нэгдэл нийгэмдээ өр бүтээлтэй ажиллаж байгаад 1966 онд таалалд өгсөжээ. Энэ мэтээр ногоо малгайтнуудаас болтод зогтож явсаар шилийн эрийн замаар хэсэг манаргаад авсан хүн олон байдаг аж. 30-аад оны үед өмнө зүгийн аймагуудад нэрд гарч явсан Эмэгт лам гээч нь мөн л ногоо малгайтнуудаас болтож яваад шилийн эр болж явсан гэдэг. Сүүлдээ тэр бүр цагаандаа гарч эсэргүүнүүдийн талд орж цэрэг командалж яваад улааны цэргүүдэд бут цохигдсон байдаг. Эсэргүүнээр зөвхөн Монголын хувьсгалыг устгаа зогсохгүй улмаар таг нь Туваа улсын хувьсгалыг устгах зорилго тавьж байсан нь яллагдагч бор гэгээн самдан төгж бурайд шагдар нарын мэдүүлгээр илэрчээ. Эсэргүү нарын ботарсан хэсгээс үлдсэн хүч нь Тэсийн чиглэлд бишрэлтийн хувилгаан хэмээх Эмэгт лам ба бусад эсэргүү нараар удирдуулсан 5,000 гаруй хүнтэй болж Монгол Туваагийн хил дорвдогоо агар зайгал зэрэг газруудаар хүчээ бөөгнөрүүлж хатгал мөрөнгийн баруун хойд талаас давталхоор бэлтгэж байсан аж. Гэвч улааны отрядууд эдгээр дайсныг мөрдөн хөөж Тэсийн хүрээний баруун талд шагдраа удирдсан эсэргүү нарыг бут цохиж Таган Туваагийн хилийн ойролцоо Эмэгт ламын удирдсан эсэргүү бүлгийг Туваагийн цэргийн ангитаа нийлж бут цогсон гэдэг. Эмэгт лам 60-аад хүний хамт зогтоосч явсан бөгөөд дорилог дарахтай салаа мөрдөн хөөж түүнийг 25 хүнтэй нь алж 28 хүнийг амьдаар нь барьж агт морь 400 гаруйг Бууз-Эвсгийн хамт хурааж байсан түүхтэй юмсанж. Босоо Бадарчийг басахгүй болтлон залхаасан Чон Цэ Туяа. 30-аад оны их хилмигдүүлэлтийн үед зарим аймгийн шилийн саярчууд аль нь улаантан, аль нь цагаантан, аль нь аврагч, аль нь дайсан болохыг сайтар ухаараагүй улмаас хувьцсгалын эсэргүүнүүдийн талд орж явсан баримт цөөнгүй байдаг. Тэрч байтугай аврах цол хүртэж чадаагүй нэгэн алдар цуутай бүх хүртэл маршал Чойбилсонд гомдсондоо эсэргүү босогчтой нийлчихсэн зохиж авсан байдаг шүү дээ. Үнэлгүй ногоо малгайтнууд ч бас зарим нэг шилийн эрийг эсэргүү босогчдын эсрэг ашиглаж байсан байх юм. Жишээ нь 30-аад оны үед баруун аймагт нэг хэсэг алдарсан Чон Цэ Туяа хэмээх шилийн эрийг ногоо малгайтнууд зориуд дуудаж уулзаад "Заахөө чи бодвол эх орондоо хайртай л үз. Шилийн эрчүүд бол дан ганц амин хувийнхаа төлөө биш нийтийн төлөө дэмцдэг. Тийм болохоор чин та нарыг шилийн сайн эргэж ард түмэн хүндлэн биширдэг юм. Танай нутагт гадаад дотоодын дээрэмчд их болсон байна. Ялангуяа Босоо Бадарч гэдэг дээрэмчин бүр дийлдэхэ байлаа. Бид өмнөөс нь машинтай очиж болохгүй байна л та. Машины дуу сонсонгуудаа уул хаданд ороод бүгчих юм. Тэгэхээр чамд буу хариулаад түүний өөдөөс явуулмаар байна хэмээжээ." Хариуд нь Чон Цэ Туяа. "Миний авьяас гэвэл чон шиг уйлж чаддаг. Бас морин дэлэн дээр хэд хоногийн турш хийсч чаддаг. Харин амьд яваа насандаа буу шийдэн барьж үтсэнгүй. Тэр дундаа амьд хүний өөдөөс буу шагааж авсангүй. Та нарын хүсэлтийг биелүүлж чадахгүй гэж адарсан байна. Тэгтэл ногоо малгайтнууд за тэгвэл 100 бодын хэрэгтэй таныг Батгүн шоронгийн зэврүүн өрөө хүлээж байна да. Тэнд очиж хэвтгүү. Нутгийнхаа уул хадаар инэрлгүй дайснуудтай хөөцөлдөж тавихгүй өөрөө л мэддэг гэсэн гэдэг. Ингээд Чон Цэ Туяа аргагүй ирэхэнд буу шийдэмтэй нөхөрлөх болжээ. Ногоо малгайтнуудын занаанд орсон Босоо Бадарч гэдэг нь үнэхээр л болж өтөхгүй итгээд байсан бололтой. Тухайн үед амар буянтын хідээс лам хар нийлсэн 20 өр хайл өвөр Монголын Ашаагийн нутаг Шарманз руу дөрвсөн гэдэг. Тэд аль болох хүн хар нутаглдаггүй газраар явахыг хичээж байсан ч усаар дутагдахын эрхэнд говийн баг шиг бүрд бараадан буудалснаас хамаг лайланчгийг өөрсддээрээ дуудчихсан байгаа юм. Ийхүү буудалснаас болж шөнө нь буу шийдэм агссан 10 гаруй мордон гинэт дайран орж ирээд алаан хядаан дээрэм тонуулыг чухмал бахан антал хийжээ. Харамсалтай нь тэдгээр дээрэмчдийн дунд анх амар буянтаас хамт дөрвөн нүүсэн ч бид нутгаа орхиж үнэхээр чадахгүй юм байна. Эндээ үлдээдээ та нар биднийг өршөөгөөрөөгээд хоцорсон дорсгой пунцаг Босоо Бадарч нарын 3-4 хүн байсан гэдэг. Дөрвөн зогтож яваа нутаг нэгтнүүдэд харийн хүмүүстэй хамт дээрэмдэж боснуулна гэдэг яавч эрүүл саруул үйлдэл биш. Хожим Босоо Бадарч гэгч нь хувьсгалын эсрэгөө баруун Дамдын сүрэнгийн отрядад нэгдснээр
олон арван их орончийн зүрхээр туг тагсан байгаа юм. Тунгалаг тамир кинонд хувьсгалын эсрэгөө бадарч тахар гэж гардаг. Магадгүй зохиолч Лодо Дамба эх орноосоо урууж элгэн саднаа хүйс тэмтэрсэн босоо бадарчийн тухай дуулж сонсоод бадарч тахрын дүрийг гаргасан байх үндэстэй. Олон арван хүний зүрхээр туг тагсан босоо бадарч төдөлгүй үүлийнхээ өрийг эдэлж ногоо малгайтнуудын бэлтгэж явуулсан чон цэтуягийн суманд оногдож хүн дээр шархагдсан байгаа юм. Тэрбээр шархандаа халууран хэвтгэхдээ би ингэж зовж чадахгүй. Алив намайг буудаад өгөөч хэмээн хамсааднуудаасаа гуйсаар тархиндаа сум зоолгоод тамийн орон руу илгээгдсэн гэдэг. Харин дорсгой пунцэг нь ногоо малгатнуудаас амь золбон зогтож өвөр Монголын Альшаагийн нутаг Шарманз руу дөрвсөн ажээ. Ёстой л нөгөө лам олдохгүй бол буцахтаа зална гэж нь болсон байна. Тэрбээр Шарманзад дөрвж очиод нутаг нэгтнүүдийнхөө өмсөхрөөд би гэдэг хүн ухааны мунхаг шунлын гайгаас болж бүтэлгүй муухай хүмүүстэй нийлж та нартаа том нүгэл үлдсэн. Босоо бадарч намайг хүчээр дагуулж авсан. Би амь гарахын эрхэнд босоо бадарчтай хамт та нарыгаа дээрэмдсэн өчүүхэн муу нүгэлтэн билээ. Та нар маань намайг ивэлдэ авч хайрлаач хэмээн уйлан дуулж байсан гэдэг. Ямар тач чон цэтуя ногоо малгатнуудын өгсөн үүргийг ягштал биелүүлж босоо бадарч гэгч дээрэмчнийг босохгүй болтон залхааж нутгийнхаа ардуудад бяцхан буян үлдсэн байгаа юм. Гэвч тэр хожим би дээрэмчин алж буян үлдэх биш эрдэнэт хүний амийг хөнөөж нүгэл үлдсэн хүн шүү гэж ирээд өөрийгөө зөвхдөг байсан гэдэг. Хүн болгоныг эрдэнэт хүн гэж дүгнээд байх нь бас учир дутагдaltaй л да. Жишээ нь олон зуун хүний аминд төрсэн Осама бин Ладен агсныг эрдэнэт хүн гэж дүгнж болох болов. Ингэж дүгнж болохгүй учраас л Америкчууд хэдэн жилийн турш түүнийг ирж хайсаар байгаад алж устгаж санаа амарсан шүү дээ. Дашрамт хэлэхэд чон цэтуяа энд тэндээс адуу хөөж мэрэгшгээс гадна яг л чон шиг үлдэг нэг юм байжээ. Тэрбээр уул хаданд очиж чон шиг уйлаад өөр дээрээ чон дуудаж ирүүлээд яндан саарл мориндоо яргаа ташуура барьж мордоод цугларсан чоннуудыг цуулж хөвөөд сарсан хоншоорыг нь тас цогтөг байсан гэдэг. Хожим харин ногоо малгатнуудын буйнаар буу шийдэм хэргэлдэг болсноор уул хаданд очиж чон шиг уйлж өөр дээрээ дуудаж ирүүлээд л өөдөөс нь гал нээдэг болж. Тийм ч учраас манер 1942 онд 60 настайдаа өөд болох хүртлээр чон агнаж улсын бэлтгэлийн төлөвлөгөөг нэг хэсэг давуулан биелүүлсэн байгаа юм. Чон цэтуяа шиг уйлдаг төрөлхийн авьяастай хүн дээхэн үед мэрсэр байсан гэдэг. Жишээ нь Хөвсгөл аймагт Алиа Гаваа гэдэг хүн байж. Энэ хүн чон шиг уйлахаас гадна нохой шиг хуцдаг, адуу шиг янцгаадаг, Алиа наргаанч хошин шогч, ардын ам бэлэг авьяастан байсан гэдэг. Ямар сайндаа л гэрээсээ гараад нохоо олж хуцахад ойр хавийн нохоонууд дагаж хуцаад сүйд болдог байж. Алиа Гаваа гэж нутгийнхандаа алтарсан энэ хүн 1906 оны Улаанборин жил Засагтхан аймгийн Эрдэнэдүрэнч вангийн хошуунд төржээ. Хүмүүс түүнийг хаан л очино чон болж байлаач, нохоо шиг хуцаач, тарга болж хошгорооч, буг болж урамдаач гэж гуйж шалгаадаг байж. Түүнийг чон олж уйлахад уяан дээр байсан морд чихээс ордолзуулан хамраа тачигнуулж уяага тастан давхиж байсан удаатай. Алиа Гаваа бас хөөхөн залтай нэгэн байжээ. Тэрбээр нэг удаа хатгал сумын нутгаас мөрөн орох гэж унаа ирээд зөвхрөнгөө оржээ. Тэгээд аргаа орохдоо нэг айлаас хариугүй туранхаа морь гуйж унаад навсархаа дээл өмсөд замд гарсан байна. Гэвч яванда морин эцэц сулдаад өөрөө ч өсөж сангаад замтаа харалцсан нэг айлд буутал гэрээ эзэгтэй унаж ирсэн мориндоо тогсон эмээл өмссөн хувцсыг нь хараад чихүүрхэж байгаа болтой. За эн чин хаанаас хаа үрч яваа хачин хүн бэ гэхэд Алиа Гаваа ах нь үннийг хэлэхэд шоронгоос оргож яваа хүн хоолцоо аль хэрэгтэй байна да хэмээжээ. Тиймээс гэрээ эзэгтэй түүнд хоолцоо бэлтгэх зураа айлынхаа хүнтэй сэм өгсөж манад ирсэн хүн шоронгоос оргож яваа юм гин. Унаж яваамаар өмссөн хувцс нь авахын тамтаг алга. Өнөөш нь биднийг төв ахин ойлгомжтой боллоо. Хурдан явж цагдаагийн газарт хил хүрэх гэж шордчихжээ. Нээрээч төдөлгүй машинтай хүмүүс давхиж ирээд Алиа Гавааг баривчлаад аймгийн төв давчирсан байна. Тэгтэл манер дарга нартай золгоод дал мөрийг нь алгадангаа эцэнхийн морьтой яаж аймгийн төв орё доо гэж шаналж явлаа. Харин шоронгийн хоригдлын дүрд тоглоотгсон чинь тун ядах юмгүй машин ирээд авчихдаг байна шүү гэж хэлээд инээж байсан гэдэг. Алиа Гаваа нэг удаа хариу бүрий болсон хойно уулын орой дээр гараад чон олж уйлахад тал талаас нь олон чон цугларчээ.
Гэвч буруу хэрэг хийснээ мэдээд хадны оройдоор гарч үе үе шүтэнд зорж байсаар өглөө нар тусдал аргацааж байсан гэдэг. Чон шиг үлдэг авиас нь өөрийг нь ингэж айдаст живүүлсэн байгаа юм. Харин шилийн ир чон цээ туяа бол өөр дээр нь хүрээд ирсэн чоныг яндан саарламоор яргаа ташуур хоёроор бужигнуулаад хайчихдаг байжээ.